телевизийн мэн үзүүлж байна. За сайн байцгаана уу? Оногийн подкастын за 2 дахь улирлын 5 дахь дугаар яг энэ цаг мөчид хүрч байна. Тэгээ энэ удаад бид гоо сайхны охин тэнгэрүүдийг стар араас нь үйлдвэрлэдэг гайхалтай бүсгүй мейкап артист. За би маш олон бас гуншингуудын өнөөдөр Беллада хэлмээр санагдаж байна. Монголын мэрэгжлийн гоо зүйн холбооны тэргүүн, хөдөлмөрийн яамны тэргүүн, олон улсын мастер мэрэгжлийн шүүгч дасгалжуулагч. За чихийн нэр бол Алтан зол тий. Гэхдээ бид нар бол бүгдээрээ Белла нэрээр мэддэг. За Беллатай уулзаж байна. Өнөөдрийн бит хоёрын ярилцах сэдв бол арьс чухал уу, бодолт чухал уу? За өдрийн мэнд Белла. Өдрийн мэнд. За бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. Бид хоёр сая яриа суучлаа. Бид хоёр хоёулаа бас ковидын тест өгч гисэн айл аль нь сөрөг юм байна. Тэгээ тийм чинь хаалтад аваа ирчээ тий. Тэгээ. За энийг ярихаар нөгөө нэг тухгүй. Тийм эвгүй байдаг юм аа жахан. Яриа ерөөсөө явагддаг хүндээ яагаад чадахгүй юм бэ? Тийм. За хаалтад авчлаа. Манайхан ч гэсэн бас өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө, өөрсдийнхөө хайртай хүмүүсийн эрүүл мэндийн төлөө бас тестээ өгөөд тэ нийгмийн хариуцлага хүлээгээд өгөө явуул бас зүгээр юм байлээ шүү. За маш олон эмэгтэй хүний амнаас би сонсч байсан. Беллагаар л нэг бодуулаад үзчих юмсан гэдэг үгийг. Тийм тэгэхээр энэ өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхэд одоо хичнээн цаг хугацааг туулав, ямар үе шатыг дав, ямар туршлагуудыг өөртөө хоримтлуулсан бэ Белла? За ер нь бол одоо нэг 10 жил болж байна уу? Тэгээд анх бол мейкапыг хийж ирсэн. Ерөнхийдөө бол жоохон гинти маяг юмсан. Яг ингээл босод хүмүүс шиг ч юм уу мейкап артист болъё гэж юус бодож байгаагүй. Тэгээд ер нь бол тэгээд хавгай сайхны салон нээгээд ингээд ажиллаулж агаад тэгээд тэр дундаасаа хүү ер нь одоо ажил бизнесээ хайтаа авч явбал аль нэг нь хийх ёстой юм байна. Өөрөө нэг сервис хийж одоо яаш тэ. Тэгэхгүй бол ямар ч тийм гоо сайхны сервис хийдгүү тийм хүн одоо салоны үйл ажиллагаа авч явна гэдэг бол маш хэцүү. Угаасаа ойлгомжтой. Тэгэл сонгол дундаасаа нөө сервисүүдийг харж байгаа мейкап нь одоо амарх одоо нэг үр дүн нь хурдан гардаг. Дээрээс миний нэг хувь хүний зан характерт амар зогсож исэн учраас ер нь хийж үзэл тэгэл тасралтгүй хийж эхэлсэн. Тэгэл сүүлдээ нөгөө салон мөрөнд байлаа. Тэгэл нөгөө хүн чинь ингээл анх юм ихлэхэр нэг тийм одоо ингээд амархан гэж боддог шүү дээ. Би ер нь ингээл болчмоор юм шиг санагддаг шүү дээ. Нүдэндээ төсөөлөөл ингээл яг ингээл бодит амьдрал дээр тэгэхээр альва юм ерөөхдөө хэцүүдэг. Бүх юм хэцүүдэг шүү дээ. Тэгэл эхлээл одоо ерөнхийдөө тим зорилготой эхэлж ийсэн аа. Дундуур нь нөгөө угаасаа л багасаа зураг зураад л хуцгнаар хийдэг тийм. Ер нь тэгэл урлагийн бас дизайнер мэргэжилтэй. Тэгээд ер нь хувцсны дизайнер бол юм бол гэж олон жил мөрөдөж явсан байхгүй юу? Уг нь бол тэрүүгээрээ ч их юм хийж ийсэн. Тэгээд тэр үед олонний танил бишээсэн болохоор мэдхгүй. Тэгтээ миний эргэн тойрны хүмүүс бүгд мэднэ. Айгүйх одоо хувцгнаар хийдэг байсан. Тэгээд шинэ жил мэлэр балааж хийж зардаг байсан. Ер нь бол тэгэл хийгээл ихэлсэн чинь ер нь бол хийвэл хийсэн шиг л хий гэсэн үзэл бодолтой. Ер нь альва юм те. Тэгэхээр хамгийн одоо шилдэг нь болъё гэж эхлээд зорьсон. Эхлээд загвартай. Үгүй мейкапта. Одоо мейкап хийж эхлэхтэй. Тэгээ би яг эхэлж байхдаа за би ер нь ингээ зориг тавиал өөртөө дандаа зориг тавьж юм хийдэг. За би энийг хийгээд яг аль төвшөнд хизээд ямар төвшөнд хүрээд яг эцсийн зориг юу вэ те тэрийг дандаа бодож эхлэх төлөвлөдөг байхгүй ерөөхдөө дотроо л доо. Тэгээд төлөвлөлөд хамгийн одоо Монголын хамгийн шилдэг мейкап артист болъё гэж анх зорж исэн эхэндээ. Хэрвээ би тийм болцлыг хангахын тулд би ямар төвшөнд хүрэх ёстой вэ? Тэгээд ер нь ямар мейкап артист хамгийн лаг юм бол гэж судлаад тэгэл ер нь гадаад хүмүүсийг харна штэ. Тэгэл хараад дуурайгаал хийгээл ерөөхдөө өөрөө амар хичээж л одоо артист болсон л гэсэн үг л дээ. Түнсэр шиг тухайн үед бол нэг сургалтанд бол сурсан юм бол бас байхгүй. Ерөөхдөө хоббигоор явчихсан. Тэгээд нөгөө за контрол бол ерөнхийдөө ийм нарийнхан одоо байх хэрэгтэй юм байна. Ямар ч ингээд зураас нь ингээд ийм давлгаагүй яг юм шулуун байх хэрэгтэй юм. Хөмсг нь яг юм байх хэрэгтэй гэж бодож хийж нухсан байхгүй. Тэр нухаа ерөөхдөө механикаар ингэж явж байгаа. Сүүл рүүгээ ингээл яг тэрийг ингээл хүн дээр ингээл хийгээл явал хүмүүс ч гэсэн амар таалагдвал. Айгу богино хугацаанд анх хийж гиснээсээ хойш амар хурдан ингээд эргэлт хэрэгцээнд ороод тийм. Техник жил бол ерөөхдөө өнгөө нүүр боддог гэсэн. Ер нь бол ерөөсө төлбөрөөс авдаггүй. Тэгвэл будаал ингээл дадлага хийх хэрэгтэй гэдэг утгаараа будаал. Тэгэл дараа нь явц дундаа ингээл янгуудаа амар ингээл хүн чинь ингээл
эрэлттэй болно шүү дээ. Биси амар захиалгатай болол очрлол тиймс шүү дээ. Бүр ингээл очрлол чинь бүр тэр дараал нь бүр тэнд явж байгаа. Тэгээд нэг хүн дээр уудна тий. Тэнийг хүн дээр удна. Тэгэл амар ингээл янгууд. Тэгэл янгууд тухайн үедээ амар биси болоод ирэхээр зөв хүний хэрэгцээг хангах гэж амар болчт юм лээ. Одоо тэр хүмүүсийн хүсэж байгаа юм хийгээд нэг хэсэг цаг хугацааг тэгсэн. Хүн зөвхөн одоо хүний хэрэгцээг хангаж одоо нэг яахын тулд ажилласан. Тэгээ сүүлдээ юу вэ? Тэмцээн уралдаанд орё илүү одоо ингээд гадаад хүмүүсийг ямар байдгийг нүдэрээ харъя гэж бодоод дэлхийн аврагын тэмцээнд орж ирсэн 2 удаа. Тэгээ очиж хараад нүдээр харангууд би өөрийгөө амар жижиг юм байна. Одоо тийм одоо болоогүй бүрийн тоосны тоос гэдэг шиг Монголдоо ингээл амар хүнтэй байх нь сонирн биш. Ер нь бол маш одоо чадвар бол муу байна гэж би харсан. Ингээд харьцуулаа тий. Тэгэхээр би одоо маш чадвартай болохын тулд явах юм байна. Өшөө сайжраа гэд. Тэгэл би тэмцээнд явж ирээл ерөөсөө үйлчлүүлэгч энэ ингээл бүр болимор санагдсан. Одоо ингээд тэр чинь ингээд зөвхөн хүнийг ингээд хэрэгцээг хангаж бодоод харах хөвгчдөг байхгүй юу? Ингээд хайрцагт орчдөг байхгүй юу? Чаддаг юм аа хийгээд тэр хүн чинь миний нөгөө зургийг харал энийг бодвол ингээл яг юм болчдөг. Тэгэл за юу яа жоох ингээд суллаа гэ тэ. Тэгэл ерөөдөө тэгсэн ч гэсэн амьдралаас хэцүү болохоор тэгэл бас хүнд өгөө ижлж чадахгүй ер нь тэгэл нэг тийм байдаг штэ. Тэгэл бас хэцүүс. Тэгээ би сүулдэ өөрөө бол ингээд яг хүн ингээд юм ингээд ухаад хийгээд байвал тодорхой хугацааны дараа ойлгоно. Гэхдээ би тэгж удаан хугацаа өнгөрөх хүсээгүй. Нухаж ингэж явж хийж үзсэн. Гэхдээ буруу тэрэнд чинь бас техник гэж юм байдаг юм байна те. Тэгээд будаг найруулга шинжлэх ухаан гэл маш олон юм мэрэгжлийн юмнуудыг сурахгүй бол би угаасаа явахгүй юм байна. Хүн болвол нэг хэдэн дөрөв төлөөд нүрэ бодуулаад хахад болоо л энэ хүн уурлахгүй тий. Гэхдээ би интернэшнл стандартын одоо төвшөнд очиход бол би тийм хүн дээр очиж сурах хэрэгтэй мэн гэж бодоод. Тэгээ би Оросд очиж сурсан өөрөө бодож жоод хамгийн шилдэг дэлхийн хамгийн лагн айл юм бэ гэж бодгоот яг техник технологи одоо хөгжил чадрын хувьд бол Орос орн нэг дэлхийд нэгт ордог гэж би боддог. Ер нь ч тийм. Хүмүүс бол мэрэгжлийн хамгаалал хүлэвширнэ. Энгийн хүмүүс бол мэдгүй Орос ихэр гайхдаг юм. Солонгос хэлгэж боддог штэ бид нар ч одоо. Солонгос ч юм бол солонгос трендийг ингээд K-pop гэдэг шиг чадчих байгаа байхгүй entertainment хийж чадчих. Хүн амын тоо их байна. Бид нар бол маш цөөхөлээ. Тэгэхээр бид нар бол тийм төвшөнд бол очиж болж чадахгүй шүү дээ. Ер нь бол. Яалтчгүй ингээ хүний тоогоор ингээ даруулцдаг. Тэгээд би Оросд очиод хамгийн анх бас л олон жил ажилласан 20 гаруй жилийн туршлагатай багш дээр очиж сураад. Тэгээд нүд онгоо нэгдэг шиг нэлээх юм сурсан. Тэгээд сураад буцаж ирээд Монголдо тэрнээс хойш тэнд сургалтын сурсанаас юу бодогдсон бэ гэвэл Монголынхаа одоо энэ мейкапын төвшинг яг олон улсын зэрэг тавьчихын тулд ажиллаж гисэн. Ингээд өөрчлөгдөд шүү дээ. Миний ажил эхлээл олон шилдэг гэж солиорол тий. Ямар ч утга учиргүй тэгж явжсан. Сүүлдээ юу хэрэглэгч нарын төлөө ажиллаад нэг хэсэг хугацааг зарцуулсан. Тэгээд дараа нь Оросд бас сурж ирэнгүүтээ улсынхаа нийт одоо мейкапын төвшин дээш нь одоо интернэшнл болгоё, мэрэгжлийн болгоё, маш мэрэгжлийн бус ажилтдаг юм байна гэдгийг бодоод ингээд нэг хэсэг ажилласан. Одоо бол ямар төвшөнд байгаа гэвэл одоо мейкап гэдэг мэрэгжлийг одоо ойлгож байгаа байхгүй. Яг өмнө нь бол ойлгоогүй явж исэн л гэсэн үг баг. Ингээд нэг юмны араас хөөцөлдөд. Одоо болохоор юу мейкап гэж яг юу юм бэ гэхээр зэрэг ерөнхийдөө энэ мэрэгжлийг ойлгож штэ. Тэгэхээр энэ мэрэгжил нь өөр юу гэхээр зэрэг тухайн моментод одоо нэг шаардлагаар бодно тийм. Тухайн моментод одоо ямар шаардлага байсан тэр моментод яг тэр моментод зориулсан бодолтыг л төгс гаргах тийм үйл ажиллагаа байхгүй. Тэгэхээр гоёлын бодолтоор мейкапыг дүгнж болохгүй. Гоёлын бодолт биш. Өдрийн бодолт гэж мейкапыг хязгаарлахгүй. Тэр хүн яг яах гэж бодуулж байгаа яг тэр моментод тэр хүнд зориулсан тэр үйл ажиллагааг л айгүй сайн гүйцэтгэлтэй. Яг тэр зориултанд нь таарсан юмыг хийж чаддаг баг. Ганцхан юмыг сурчаад бүх мейкапын ажил дээр тэгж болохгүй гэдгийг л би ойлгосон. Одоо тэгэхээр тэрийг ойлгонгоо дахиад нэг юм шинээр сурж байгаа юм шиг санагдаад. Тэнгүүтээ би энийгээ илүү одоо бас л нэг хөгжлийн ажил чинь явагдчих л байгаа тасраагүй. Тэнгүүд бид нар бол өнөөдөр нэг хэсэг эргээд харахад өнөөдрийн төвшөнд харахад бол Монголын мейкапын салбар ямар төвшин юм шиг ер нь бол сайжирж байгаа. Юугаараа сайжирсан бэ гэвэл бодуулах хүсэлтэй хүмүүс олон болсон байхгүй. Тий.
Тэгэхээр бодуулах хүсэлтэй хүмүүс олон болонгоо тэр хүмүүс яах гэж бодуулдаг вэ гэвэл нийт масс нь гоё болъё, хөөрхөн болъё л гэж бодулдаг, тийм ээ. Гэтэл миний одоо хүсэж байгаа юм хэр зэрэг хөөрхөн болъё, гоё болъё гэдэгтэй гол юм биш. Хүн болгоны царай өөр, давтагдчихгүй учраас чи өөрийгөө олох. Өөрийгөө олох хэрэгтэй байхгүй юу? Тэгээс тэр нэг хөөрхөн гоё Кардашины бодолтыг хийлгэх гэдэгтэй биш байхгүй юу? Тэр хүн давтагдчихгүй тэр царайг бусдаас тэргүүрэл хүн гоё харагдана. Одоо энэ гоё тэр гоё гэхээс илүү тэр хүн өөрийгөө олох хэрэгтэй. Тэр өөрийгөө хүн ямар үед олдог вэ гэвэл мэргэжлийн одоо артистууд ажиллахдаа тэр хүнийг судлаад, шинжилээд тэгээд тестийн дагуу тэр хүн зориулсан юмыг гаргаж ирэхийг мэргэжлийн хүн гэж хэлнэ. Гэж би бодож байна. Тэгэхээр одоо ингээд нэг хүн ингээд бодуулах гал ороод ирэнгүүт одоо тэрэнд болж байгаа бодолт те. Ийм энэ хүний бодолтыг хийлгэж идэв юм. Ингээд ороод ирэхээр шууд тэрийг хийхээс илүү тэр хүн ямар хүн бэ гэдэг дээр нь судлаад, шинжилээд зөвхөн тэр хүн зориулсан өөрт нь таарсан. Одоо нөгөө хувцас захиалахаар хэмжээ авдаг штэ биений хэмжээ аваад хэмжээнд нь таарсан тэр хүний одоо хүн болгоны биеийн хэмжээ өөр тэр нь таарсан одоо хувцсыг хийж өгнө гэдэг шиг мейкап бас яг тийм. Тэгээд дээрэс нь тухайд зориулт одоо телевизийн эфир хэлэхэд яг л эфирийн бодолт нь өөр өдөг. Киноны хөөр, зураг авалтны хөөр, зураг авалтын дотор гадаад дотор бүгд өөр. Гэтэл өнөөдөр мейкап артистууд одоо ихэвчлэн альч мейкапын ажил хийсэн нөгөө нэг фаундейшн тийм нэг төрлөө ингээд нөгөө сурцсан тэр гайд. Гэтэл тэр нь өнөөдөр би одоо ингээд Монголын телевизээр гарч байгаа контент, киног бүгдийг үзэж байгаа. Би ер нь үздэггүй байсан. Би зөвхөн сурахын тулд үзэж байгаа. Гэтэл одоо бүгдээрээ маш мэржлийн бус харагддаг. Тэр бол үнэн. Тэр энийг би яг мэржлийн түвшинд аваачихсан тулд үзүүлэх ёстой юм байна. Хийх ёстой юм байна гэдэг байдлаар. Гэтэл өнөөдрийн түвшингээр бид нэр гадаад очиод ажиллах юм бол тэнцэхгүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр яг тэр түвшинд хүрэхэд бол одоо явж гинэ гэсэн үг. За 10 жил болчихсон байна шүү дээ. Тэ ер нь мейкапын юунд ороод яг одоо 10 жилийн өмнөх өөртөө жишээ нь хэлвэл энийг ингэж бодохгүй гэж одоо ер нь өөрчлөлт гарсан юм юу вэ? Хүмсэг юм нарийнхан байхгүй ч гэдэг юм. Одоо ч ер нь их олон юмнууд өөрчлөгдөд байна шүү дээ. Тэ мейкапын тренд маягаар. Миний хол бол ерөөдөө 1 сараас 2 сарын хугацаанд өөрчлөгддөг. Бүх өөрчлөгддөг. Одоо ингээ хүмүүс бол 10 жил вэ тий. Одоо ингээ хүмүүс болохоор миний зургийг ч юм уу хараад мэдгүй штэ. Яг ингээд тэр чин зургийг чи аваад эдит хийгээд дээрэс нь камер хизээж нүдээр харж байгааг гүцэхгүй штэ. Нүдний хараа чин 3000 гаруй пикселээр хардаг. Камер 3000 пиксел биш байхгүй юу. Тэгэхээр тэр чин бодит биш гэсэн үг. Тэгэхээр мэддэхгүй. Гэхдээ би одоо ингээд 1 сараас 2 сарын дотор суур тавилт бүтээгдэхүүн одоо нүдний хэлбэр бүх юм өөрчлөгддөг. Өөрчлөлтөө л. Тэгэл чинь сэдвээ сонгож та. За яг ийм дүр дорыг гэвэл дүр хувиргалтын мейкап гэж тустай шүү дээ, тийм. Эсвэл дүрд орохгүй яг байгаагаар нь бас нэг өөр. Ингээл амар юм маш их хязгааргүй юм явахгүй юу. Юусоо дуусна гэж бол байхгүй тийм. Тэнгүүд мейкап одоо ерөнхийдөө дэлхийн нийтээр бол ерөнхийдөө амар тийм натурал болж исэн. Яг угаасаа болоод эхэлсэн шүү дээ. 2 жилийн өмнөөс ахуулаад натурал мейкап гэл нэг шилд гэл заал юм зөөлн натурал гэл ороод ирсэн байсан. Одоо яг юу болж байгаа вэ гэвэл яг одоо шинэ. Хүмүүс бараг мэдгүй ч магадгүй. Одоо бол реалити болсон. Тэгээ натуралаас өөр. Реал. Реал гэж реалити гэдэг шиг бодит. Одоо бараг бодохгүй юм уу? Бодно л да. Зүгээр бодит байгаагаа хаахгүйгээр л гэсэн үг байхгүй. Одоо нөгөө жишээ нь ингээл намхан хамартай охтууд өндөрлөөл одоо юу гэдгийг жижигнүүд богинохон нүдтэй жаахан уртсгаал бид нэр тэрийгэ хөөрхөн гэж бодоод байдаг байсан бол одоо тэхгүй гэсэн үг. Тийм. Бодит нь гоё байхгүй. Бодно. Гэхдээ бодит мейкап гэсэн үг. Натурал мейкап гэхээр бас арай өөр. Тийм байна. Тийм. Бодит мейкап гэдэг чинь real гэсэн үг байхгүй. Монголоор юу гэх жинхэнэ чи ямар ч маскгүй, coverгүй тийм. Тэгтээ тэр чинь бас засна л да. Мэдээж ирээ. Түүнээс ш хит одоо байгаа хүнээс нь өөр болохгүй юм биш үү будгаар тэгсэн үг үстэй тий. Одоо зарим нь бол их өөр болчихдаг ш. Айгүй хөөрхөн видеонууд байдаг ш. Яа ингээл нэг нэгээр нь нүүрнээсээ тайлал хамгийн сүүлд нь ингээл огт танигдахгүй болчихдаг. Тийм болохгүй л гэсэн үг юм уу да? Тийм, тэр нь яг тренд л гэсэн үг байхгүй юу? Одооны тренд нь тийм байхгүй юу? Тэгэхээр трендэд дагна уу, өөр олон хүний хувь хүний асуудал сонирхлоос аль алийг хийж үзэх хэрэгтэй. Тийм.
За. Хоёлаа түрүү нөгөө нэг ярьжсэн foundation одоо жишээ нь бүх юм дээр л хүмүүс foundation хэрэгэлдэг гэж. Foundation primer гэлээ одоо нөгөө монгол руу орчуулагддаг олон үгнүүд байна шүү дээ тий. Essence ampoule юу илээ нэг нь одоо бүр essence ampoule serum гэлээ. Одоо ингээл бүх юмыг нь одоо сүүлийн үед бол тэгэж C serum заавал хэрэгжилж, retinol крем хэрэгжилж ингээл айгүй олон гой үгнүүд ороод ирчихэр бүгднгийн нэг нэгээр нь араараас нь түрхэд ах ёстой юм шиг үгүй ч юм шиг ингээд нэг ойлголт гарч ирээд байна л да. Энэ дээр ер нь бол хамгийн түрүүнд эхлээд хөрийнхөө арсны бүтцийг ойлгоо шүү дээ. Тэгээ наа чинь насаар өөр баг шүү дээ. Хүн болгон одоо ингээл 13 настайгаас эхлээл арсан арчлал эхлэндээ. Тэгэл дээшээ одоо хэдэн нас хүрчлээс насандаа л явна. Надад чинь яг насаар явна. Тэгээд юу өөр харсыг мэдэх хэрэгтэй. За одоо чинь 30 гаруй насны хүн аль нэг нь хэрэглэх үү? Тийм 30 гараад ирэхээр ерөөхдөө нөө нэг өөрийнхөө коллагийн үйлдвэрлэгчд нь одоо нэг 60% таа буурч байгаа байхгүй. Буурал ингээл буурал энэ. Тэгэл буурал ирэнгүүт одоо 30 гараад эхлэнгүүт би 50 настай байхдаа 30-тай ярьсан хадгалж үлдээ гэдэг дээр л тооцоолж ажиллах хэрэгтэй байхгүй. Ер нь бол нэг 10-аас 20 жилийн ирээдүг харж одооноос арчлаа гэсэн. Тэгэхээр 30 гараад ирэхээр дотроос уух юм нэгсэн. Ер нь бол. Тэгээд төрхөх юмнууд нь ч гэсэн жоохон илүү одоо өндөршөөд жоохон хүчтэй марк руугаа орж эхэлнэ гэсэн үг. Тэгээд тэгжиж тэр 30-тай байгаа арсыг 40 гараад ирэхэд хадгалж үлдэх бол боломжтой. Мэдээж хэрэг хүний харцал өөрчлөгдөнө. Одоо бол дэндүү их юм хөгжсөн учраас харцаараа л яа нөхөсөж технологи, гоо сайхны сервис, бүтээгдэхүүн өөрчлөгдөд ирэхээр бараг тэр твэрээ харагдах боломжтой болсон байхгүй. Тий. 30-тай арьс чинь 40-тайгээд бараг байна. Тэгтээ яаж 40-тай гэж мэддэггүй бол харцаар мэдэн шүү дээ. Харц бол хизээж залуучихгүй шүү дээ. Улам л хөгшөрдөг байхгүй. Тий. Тэгэхээр бид нэр мейкапаар хөвчлэн хүүхдийн харцыг дөрөж идэг. Би бол одоо ингээд хүмүүсийг дандаа л залуу над дээр ирсэн хүмүүс дандаа л гоё бэбилэг, хөөхөн, үзэсгэлэнтэй, залуухан, гэрэлтсэн, тунгалаг одоо гэл дандаа л тийм үлээ. Тийм л болгодог. Гэл яаж бодлох гэхээр дандаа тэгж хэлдэг. Тэнгүүд би тийм хүн хаана нэр хүүхд байгаас тэгэл хүүхдийг хараад дандаа л хүүхд хардаг. Хүүхд хараад шинж тэмдгүүдийг ингээл тусгаж мейкап дээр оруулдаг. Тэр чинь бас бодит мейкапт орно шүү дээ. Тийм. Тэгэхээр бас тийм. Нэрээсээ харц гэдсэн чинь одоо Беллагийн жишээ нь ингээд нүдний цагаан айгуу гоё цав цагаан байгаа байхгүй. Ингээд нүүр их буддаг, ялангуяа нүд их будахаар чинь одоо контур нь орно, тэн нь орно гэдэг ингээд энэ цагаан бас шарлаад идэв юм шүү. Тэгдэг. Энийг яаж анхаардаг юм? Тэгэхээр эн чинь нөгөө нэг тэгвэл тэгнэ гэдгээ бас мэдсэн учраас нэгдүгээр бүтээгдэхүүнээ сайн сонгоно. Одоо чанартай. Яг бол бүтээгдэхүүнүүд чинь ерөнхийдөө ингээд дотор нь тодорхой хэмжээний химийн бодис орж байна. Тэгээ хүмүүс дандаа юун дээр алддаг гэхээр зэрэг нүрээ цэвэрлэхтэй. Нүр цэвэрлэгчээс нүд рүүгээ оруулаад ерөөдөө л нүдээ дутуу цэвэрлэдэг. Дутуу. Одоо бодисыг дутуу ингээ үлдээгээд тэр нь ингээ удаад хар юм болно. Тэгээ мэдээж эрүүл мэнд чухал. Тэгээд нүрээ будахтаа буруу будах, арилгахтаа дутуу арилгах, арчилгаа энэ дээр дутуу л хийчихнэ гэсэн үг. Би бол бүрэн гүцтэй дээ. Би хитцээш дутуу мэдэггүй. Будсан ч, арилгасан, цэвэрлсэн ч ингээд бүр нэг бүрчлэн шалгана нүдээ. Ингээ ухаж түнхгээд ингээд дотор нь нэг шиг саа ч юм уу нэг шиг тэний өрцөс үлдээхгүй байдлаар нь ажилладаг. Байнга бодгоо штэ бас байнга бодохгүй. Хаяал боддог. Ер нь ажлын шаардлагаараа л будна. Натурал өдөр тутамдаа будах шаардлагатай бол маш энгийн боддог байхгүй. Амар хүнд бодолд хийдэггүй. Цаанаасаа төрхөн тийм болохоор тэгж байгаа байхгүй. Бас төрхөндөө байна. Тэгэхээр тэр чинь бол хүмүүсийг хараад хэлээд өчнө. За зарим хүмүүс бол нэг амар бодох шаардлагагүй байдгийг байгаагаараа гоё. Зарим нь бол яалцчгүй будаж ээж гоё болдог хүмүүс байдаг. Тэгэхээр хүн хүнээс болол тийм үсэг. Түрүү хоёлаа чи 13 наснаас эхлээд ерөнхийдөө арьс арчилгаа гэдээсэн. Одоо охтууд бол жишээ нь хэдэн наснаасаа эхлээд за нүрээ будахгүй байлаа гэхэд ер нь арчлаад нарны тас энэ төр төрхий явчих хэрэгтэй юм байна. Хүүхэд төрсэн цагаас эхлээл арчлаа штэ ер нь бол тий. Тэгэл төрсэн цагаас нарны тас төрөх шүү дээ. Одоо бидний төрхтэй шиг энэ SPF 30 гээл тий хүүхдийн нарны тас төрөх нь ер нь бол ямар ч төрөх нь. Тэгэл нарны тусыг бол төрсэн цагаас эхэл насан туршдаа төрөх нь. Харин тийх нь шүү дээ тий. Тэгээд өсвөр насны охтууд одоо нүрээ будаад эхлэе гэвэл 13 наснаас эхлээд нарны тусаа төрөж байгаа. Тэгээд 15 маа хүрээд ирэхээр бас нөгөө cover хийж болно шүү дээ. Арсны өнгөө. Тэгснээр яа тэгвэл нарны тос ер нь нарнаас 100% эзэж хамгаалдаггүй. Эзэж 100% хамгаалахгүй. Будагтай хослохоор 100% хамгаалж чаддаг байхгүй.
Өө тийм үү. Тэгэхээр 15 наснаас дээш. Энэ бол миний амьдралын турш сурч судалсан мэдлийн хүрээнд гарсан дүгнэлт байхгүй. Тийм юм байлээ. Хүмүүс гэхдээ маш олон мэргэжлийн хүмүүс маргалддаг. Нарны цэцний талаар маргаа хийсэн ш дуустдаггүй. Тийм юм гэлээдэг. Гэхдээ би бүгдийг дандаа л үзэж судалж байгаа үндсэн дээр ер нь тийм юм байна гэж бодсон. Тийм юм байна лээ ер нь. Тэгэхээр бодож ижилсэн хамгаалт юм нарны цэц чи өөрөө 2-3 цагийн л хүчтэй дээ штэ. Тэгээ хүмүүс гэрээсээ гарахтаа шууд гарахтаа нарны цэц сурчлахгүй бас. Гарангууд үүшлэх нь бас дахиад буурчдаг. Тэгэхээр гэрээсээ гарахаас 30 минут юм төрөх хэрэгтэй. Тэгэж нарны цэц чинь уруул явагдана. Ер нь төрөх байгаа бүх юм чинь нүүрэн дээр уруул явагдчихэд байхгүй хугацаа. Хизээч ингээл шууд ингээл скотч нааж байгаа юм шиг юм биш байхгүй. Тэгэхээр тэр уруулын өмнөхд гарах процессыг бас хүн уялдуулж баланслуулж явж явах хэрэгтэй. Тэрний тул мэдлэгтэй байх хэрэгтэй байхгүй. Угаас энийг мэдчихээр ингээл өөрөө зохицуулаад явчихна. Тэгэхгүй бол түнс яг нарны цэц тэгнэ гэдэг юмар бас хөгжих боломжгүй. Тэгэхээр амар их юм сурах хэрэгтэй гэсэн үг. Ер нь амьдрал дээр эмэгтэй хүн бол ялангуяа заавал сурна. Тэгжиж хүүхдүүдийн хайрцаг зөв барьшина. Хүүхдүүдээ багаас мэдлэгтэй болох хэрэгтэй байхгүй ээж хүний үүрэг. Хоолыг хийгээд хувцсыг нугахаас гадна. Яг бол өнөөдрийн нийгэмд одоо гоё хайрцагтай байх нь маш чухал болсон. Карьер, амжилт, амьдрал бүх юм дээр хэрэгтэй байдаг. Энэ чинь бас арьсчин хүний хамгийн том хэрэгтэй учраас бас өвчлөдөг. Минг чинь бас арьсны өвчин шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол зайлшгүй л мэдчих хэвээр. Би одоо жишээ нь хувьдаа нэг 7 хоногийн 2 өдөр нүрээ амрааж ингээд зөвхөн нарны тасварыг гараа явдаг. Тэр бол ерөөсөө бас бүтэн хамгаалалт бишээсэн биш үү тий. За өдөр төлөж хордуулаад яах вэ гэж бодоод байгаа шүү дээ өөрийгөө. Байхгүй харин ч хамгаалах нь чухал. Өнөөдөр хамгаалалт цэвэрлэгээ арчилгаа гурлаа нэгт штэ. Тэгээд хамгаалтанд суларчаар нөгөө хоёр нь бас суларчж байгаа байхгүй. Тийм биш тий. Тэгэхээр хамгаалалт бол бүр амар чухал. Одоо ингээд өөрөө чинь арьслахаар зэрэг ерөөдөө хуурай. Маш хуурай арьстай юм байна. Тийм. Тэгэхээр цаашдаа хурдан одоо үрчлээс суун сэвтэн. Тэгэхээр мөнхийн хуурай авчраас айгу нөгөө ретинол А витамин төрөх дотроос юм уух шаардлагатай гэж үзэж байна. Тийм. Энэ нүгээр одоо гоё байна л да. Түр ирээдүйд гоё байлгыг гэвэл. Тэгэл яг нөгөө ген шүү дээ ерөөсөө арьсчин ген гэдэг байхгүй. Генийг бол хинч өөрчилж чадахгүй. Тэгэхээр төрсэн цагаас ээж аавынхаа арьсыг харна. Би дандаа ээжийнхээ арьсыг аавынхаа арьсыг бодож арьсаарчилдаг. Ээж ямар нь яг л тийм байдаг. Тэгэхээр хөшрөөд нэг иймэрхүү нүдтэй болох юм. За энийгээ засъя ч гэдэг юм үү те. Би нүдээ ингээсээ засуулсан шалтгаан ээжийн нүдийг харсан чинь энэ хоёр ингээд дарцсан. Нилээ ингээд дарсан байсан байхгүй. Тэнгүүд нөгөө гугаасаа том нүдтэй штэ. Тэнгүүд энэ ингээд бүлцээгд ингээд дараад тэгэхээр би тийм болох юм гээд эртнээс энийг авчигээд энэ өөх юм жишээний жишээлбэл тийм тэгэл ээжгээ хараад ээж хайрсыг хараад тэгэл ээж нөгөө төрөхөд язарсан бол охин язарна гэдэг шин. Гэхдээ урьдчилан хамгаалал бол яг тийм болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр урьдчилсан хамгаалтыг л айгуу сайн гэсэн нөө сэргийлж ээж. Одоо жишээ нь ус их уучаар бид нэр ингээл орой ус их уучаар бэлцгээгээл тэ нүд хавгнадаг гэдэг шиг ер нь идж байгаа юмнууд ч гэсэн арьсан тас айгуу хнүүлэлт юм шиг байгаа тий. Арьсны толгор байдал эсвэл эзэл хүнд бүх юм нөлөөлнө. Одоо нүүр сүчлэх хэрэглээд ах юм бол нүүрний арьс айгуу гурлан юм. Тий, том. Одоо нэг юу гэмдэ хавантчдаг юм уу? Тий, хавангаас гадна ингээд юм мах ихтэй юм болдог тий. Тэгэхээр яг одоо ингээд арьсны уянгахтан чанар байгаа штэ. Одоо ингээд бариад үзгээр ингээд миний арьс ингээд барихаар ингээд баригдчих штэ. Зарим хүнийх барихаар шууд арьс болдог ч юм уу. Нэмгэн, зузаан. Тэгээ яг ингээд чимэхэд тавихад удаан тавигдчихэв нүү, хурдан байна уу гэдгээс хамаарат тэр хүний арьс ер нь ямар гэдэг мэдэгддэг байхгүй юу. Арьсыг зүгээр гараараа дараал шинжилчдэг шүү дээ. Ер нь товчхондоо. Тэгэхээр одоо энийг ингээд тавингууд минийх бол амар бас дажгүй байгаа байхгүй чанга. Одоо ингээд булчин сайтай гэсэн үг. Тэгэхээр энэ нь ингээд чанга байх тусмаа л хөвчлөлтгүй, үрчлээсгүй байна. Энэ нь сулрах тусмаа л хүн унжина. Одоо ингээд доошоо ингээд харахаар амар унжин тий талент. Тэр чин дээл хөршин царай. Дээшээ харахаар залуугийн царай гэж үздэг юм л шүү дээ. Тэгэхээр тэрийгээ харж байгаа л доошоо харж яг чигээрээ доошоо тавьж байгаа л за миний энэ л болохоо хийж байгаа юм байна да гэж бодно. Тэгээд талент болохоор чигээрээ харж байгаад нөгөө ингэж тухаараа ингэж хардгийг чигээрээ тэнгууд яг аль тал нь илүү хүнжээд байна хүчлэлт нас харагдана. Доош харахад хүчлэл харагдахгүй сулраад байгаа хэсгүүд харагдана ч гэдэм үү. Өөрийгөө ажиглах хэрэгтэй. Ажиглах хэрэгтэй. Тэгэл нөгөө
зарим хүмүүс манай ажил дээр ирэл бодолж хатаад гэдэг байхгүй. Хүүшээ би ийм царай муутай байсан юм уу гэж амар гайхаа. Зарим нь яана би өрсөлдөд болцсон биш үү? Яана би сэгтээс ерөөсөө өөрөө хараагүй байсан байхгүй. Манай ажлын талчин ингээд нөгөө цагаан гэрэл нүүрлэн тусахаар байгаагаасаа бараг илүү их тод харагдаад нөгөө амар муухай царай муутай харагдан гот амар шоконд ордог зарим хүмүүс. Тэгэхээр өдөр болгон тэрийг хараад байвал анхаарах сэтэл төрнө. Өдөр болгон зузаан будаад байвал үүрэг арчиж чаддаггүй шүү бас. Тийм шүү. Заараад нөгөө хаад байгаа юм чи. Тэгэхээр тэрийг хаахгүйгээр харж наан арчлах хэрэгтэй. Тэгэл надаас хүмүүс нүрэ бодвол тэр дандаа л сэхвэ яаж дарах уу, үржлэгээ яаж дарах уу гэж асуудаг. Би тэр болгоны дарах арга олж илрүүлэхэд бол амар их юм сурсан бас. Одоо болохоор би надад баярлага. Зас нэг нүдэн давхраатай нэг нүдэн юу ахгүй яаж бодох уу гэхээр өдөр болгон тэрнтэй ажиллахад бол маш хэцүү шүү дээ. Засчгаал гэдэг болцсон. Пластик шууд. Одоо шууд зас. Одоо миний одоо зөвлөгөө тийм болсон. Сэхвэ яаж гоо сэхвэ арилга. Мэдээж арилтлаа дарна. Гэхдээ ингээд үрчлээсээ хүчлэлтэй арилгаа. Хүчлэлтэйг бол арьсаад хараас арилдаг юм бэ л шүү дээ. Тий. Ер нь бол хүмүүс арилдаггүй гэж хэлдэг. Тэгээ нэлээд арилт юм лээ. Айгу богино хугацаанд. Арчилгаа л амарч чухал. Арьсны энэ чанга байх юмас айгу чухал. Мөсөр арчаад идэх чинь одоо хэр зөв арчилгаа вэ? Бэлла ер нь арьсаа яаж арчилдаг юм яаж юм чи? Би нэг амар арчилдаггүй ш. Намайг хүмүүс амар арчилдаг гэж боддгийг. Гэтэ тийм биш. Ерөөдөө цаг зав айгу багтай амар завгүй. Тэгээ хувь хүний характер гэж үүд штэ. Миний өөрийн характер юмд юм удаа ингэж ях дурггүй. Одоо бүр ингэ төрөлхийн тийм давтаргүй юм баггүй. Зүгээр ингэ гоо сайханд ороод хөвтгтэй ч бараг чадахгүй. Өө тийм амар түүхтэй санагдсан да. Хөшөө ингээд хөвтөд ингээд массажинд орохоор надад бол хурдан дуусаасаа их аль хурдан гэлдэг. Би нүрээ угаагаад арчлахтаа хурдан. Зүгээр яхаа оройдоо коллаген ууж байгаа, гиалурин байн ууж байгаа тэрийг бол заавал уух хэрэгтэй. Тэгээд антиоксидант уух хэрэгтэй бас. Хажуугаар нь. Тэрэн дээр одоо нонны гэдэг нэг сүл тренд болцсон. Солонгостой яриа. Оо за юу юм бэлтгэл юм уу? Тийм нэг юм тийм сонь царай муутай жимсэд байхгүй юу? Хүчиг тэрний тэр хүчлүүд нь витамин С бүх юм орсон. Антиоксидантуудыг гэдэг маань одоо хүний арьсыг гой байлгадаг одоо байглаасаа хүнд байдаг юм идэвхжүүлэх хэрэгтэй. Угаасаа нас явах тусам тэр буураад байгаа шүү дээ. Тэр нэвтвтэй ээжэж хүн ингээд юу байдаг. Одоо өнөөдөр гоо сайхны аппаратууд арьсыг татаж чангалах юм чи бүгд хүчээр хүнийг гэмтээж байгаа засдаг шүү дээ. Механик шүү дээ. Тийм механик. Тэгэхээр бас дасгал хөдөлгөөн амар чухал нөгөө йог мог тэгэл нүүрний массаж их чухал яг бүгдийг хийх нь амар завгүй л байх юм байна. Би бол өөрөө амжидггүй өссөн ч амжидггүй тэг хийхдээ аягүй хурдан тэгээд чанартай мэрлээ гэж боддог. Чанартай тэгээд маш сайн чийшүүлнэ усаа сайн уух ёстой байдаг. Тэгээд ажлаас болоод заримдаа аягүй ус уугаагүй ч юм өнгөрцөн байдаг штэ. Тэгсэн үедээ би маргааш нөхөн сэргээлт хийх ажиллагаанд бас ордог. Тэгэхээр өнөөдөр юу исэн бэ? Өчигдөр яалаа. Ер нь сүүлийн 7 хоног би яалаа гэдгийг амар бодож ажиллагаанууд нь өөрчлөгддөг. Тэгэл нэг ком авчаал 6 сар хэрлээ дуусгаар дараагийн ком авахтай гол юм биш юм лээ. Тэр хүн ямар амьдралын хэм маягтай вэ гэдгээс хамаарч бас юм сонгоно. Араас нь тэгээ нөхөн сэргээгээд ээж болох юм аа. Тэ өчигдөр ингээд одоо нарны диско бахан уул хадаар явцсан бол маргааш нь ингээд тий одоо нэг хурдган шиг тэр арьсандаа нөхөн хичээлүүдийг сэргээлт хийнэ гэсэн үг байхгүй. Одоо нэг шархаа нөгөө нөхч шít. Одоо уг нь бол болохгүй л дээ. Нэгэнт ингээд амьдралын шаардлагаар өнгөрцөн болвол буцаагаад арьсыг нөхөнд хилжүүлэх бүх юм хийгээд л гэсэн үг байхгүй. Тэгээ аппаратс амар хэрэглэж байгаа. Ямар ер нь бол хэрэглэдэггүй байсан байхгүй. Сүүлээд би нас явж байгаа бичмээс одоо 35 хүрч бас хөшөрчж шít. Тэнгүүд нүдний аппарат тэгээ зүр эндүү нүүрний эндүү нүүрний гүний цэвэрлэгээ гоо сайханд орох цаг зав байхгүй учраас өөрөө ингэ зохицуулъя гэд тэгж хийж байгаа. Тий. Ер нь бол өөрөө би бүх юм хийж чадна л да. Нөгөө гоо сайхны салан ажилласан болохоор бүх юм ингэ сурцсан. Амьдралын ихээр массаж тэрийг сурцсан. Тэгэл массаж тэрийг тэгэл амар хурдан экспресс. Бас тийм хурдан амьдралын хэмнэлтэд одоо эмэгтэйчүүдэд час хийсэн ганц зөвлөгөө өгье гэвэл юу ах вэ? Одоо өөрийнхөө арьс арчилгаанд энийг л заавал оруулаарай гэвэл. Коллаген уух юм уу? Ер нь хүмүүс энийг их анзаардаггүй. Тийштэй коллаген одоо ер нь дотроос уух юм л нас явах тусам хамгийн арьснаас илүү үр дүнтэй. Тэгээд бол арьсан төрөж байгаа юм чи ерөнхийдөө 10%-аас дээш явдаггүй шүү дээ. Тий. Явахгүй байхгүй. Одоо бид нар ингээл үржлэний тос, сэхний тос гэх юм 100% үржлэгээ үзүүлдэг бол гоё л байна. Гэтэ амьдрал дээр хизээж бодтер тийм биш байхгүй. 10% байхгүй. Дотроос эрүүл мэнд айгуу чухал. Тэгэхээр одоо гоё арьстай бай гэвэл хамгийн чухал зөвлөгөө сэтгэл санааны контрол гэж л.
Хичнээн коллагийн уугаад нүмаа яагаад тах юм бол сэтгэл санаагаар л явчихдаг юм билээ. Бүх юмыг хүн тархиараа удирддаг. Тархиараа одоо удирддаг юм байна гэдгийг би ойлгосон. Тэр би бол миний хамгийн одоо нэг амар арчилдаггүй гэж яриад байна шүү дээ. Арчилдаг хүнийг бол баг минийхаа хурдан ингэж ий чинь. Миний хамгийн одоо давуу тал гэвэл би ерөөсөө л өөрийгөө амар сайн удирддаг гэж боддог. Одоо ингэж тархиа би юу ч ингэж ямар ч мод дээр тавьж чаддаг өөрийгөө. Амар удирдлагаа сайдаг хгүй. Тэг удирдлага л гэсэн. Тэгэл би хизээч одоо тийм стресстэй хүн байхгүй. Ер нь маш хурдан стресс бол ерөөсөө асар богино хугацаанд үргэлжилдэг минийх. Бараг хэдэн секунд, минутын дайтай ингээл үргэлжлээл. Тэгэл би аюу хурдан тэндээс гараад зүг үргэлжлэдэг. Юу ч өчигдөр бараг ингээ тэнгэр нуржсэн ч бараг яахгүй тийм хүн. Тэгээд нөгөө тэр чи одоо нэг сэтгэл санааны одоо тэр байдал чинь хүнийг асар хурдан хөшрүүлдэг. Тэрэнд хичнээх тос түрхээд коллагийн нугаад ямар ч нэмэр болдгүй юм байна гэдгийг би одоо үнэхээр их мэдэрч байна. Хүн дээр би яг л маш олон төрлийн эмэгтэй таньдаг байхгүй. Одоо ингээ миний харьцдаг, байнга уулздаг эмэгтэйчүүд нөгөө ажлын шаардлагаар насны өмнө шүү дээ. Хамгийн хөршин нь одоо настай нь гэвэл 67 байна. Би бүгдээ ингээд тэгэхээр би цаг хугацааг ухрааж байгаа юм шиг амьдэрдэг байхгүй. Бүх юмыг зэрэг нүднээр харчдаг ингээл. Энэ нас гэсэн, энэ ингэсэн, тэр тэгсэн ингээл. Бүгдийг ингээл хараад амар юм хурдтай, тарих амар хурдан ажилладаг болохоор одоо юм ярьж татаач давхар юм бодож идэг. Дэндүүх ингээд ажиллаж идэг. Тэгээд нөгөө нэг хүн чинь ингээд сэтгэл санаагаараа өөрийгөө хөшрүүлждэг юм байна. Сэтгэл санаагаар өвчлөлттэй юм байна гэдгийг л би амар сайн мэдэрсэн. Гэтэл өнөөдөр бидний одоо амьдралын Монголын хэм маяг, Монголын одоо хөгжлийн явцыг харах юм бол яг энэ тал дээр өвдөхөд танай төрхөд юм уудаг бол сэтгэл санаа өвдөж байгаа дээр хинч цензур тавьдаггүй, тэрийг тогтоож чаддаггүй. Гэтэл өнөөдөр асар их хүн сэтгэлээр ингэ явж байгаа байхгүй юу? Ер нь тэгэхээр тэрэн дээр амар сайн суралцах хэрэгтэй болов гэж боддог. Бясалгал миний бясалгал бол зүгээр л тархиараа ингээл гэж ингэ суугаал тийм бясалгал биш. Бараг бодож байхдаа бясалгал ингээл давхар бүх юм хийждэг биш үү? Бясалгал авчдаг тий. Тэртээ тэргөө би тэрийг шаардлагагүй гэдгийг би ойлгоцсон байхгүй юу? Тэртээ тэргөө би өнөөдөр нэгд болоод өнгөрсөн аяг хагарсан дахиж эвлэрэхгүй. Тэрнээс гарах л хэрэгтэй байхгүй юу? Гар сурах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө чадвартай болгоё, амжилтанд хүрэх юм бол тархиараа л бүх юм өдөртөх юм байна. Тэгээд өвчин зовлон юу би нойргүй ингээл байгаад тахаар ярьсан мохолн дээ. Би тэр одоо мэдрэмжийг одоо тэр юуг одоо тархиараа удирдах болтгийм мэдрийг амар ойлгоцсон. Тэгээд нөгөө би яг нэг гоё юм л гэ тэр өгүүлбэр үгний сонголт төрөөс болохгүй тийм ээ. Одоо нэг юу гэмдэ удирдаад зааж би санахаар хэлээ. Яг нэг үг нь орж ирэхгүй байхгүй нэг юм тавтаж ирэх гэдэг шүү. Тийм ерөнхийдөө тийм. Тэрийг энийг сонсохоор өөрчлөж юм санагдаж байна. Гоё санагдаж байна. Тийм шүү. Бид нар чинь нэг тийм нууц хүсээд байдаг ш. За одоо нэг тийм витамин эсвэл одоо тэр ретинол кремийг л ингэчвэл ок гэдэг юм хүсээд байдаг ш. Ер нь дандаа. Тийм. Тэгэхээр би өмнө ч гэсэн энийг хүмүүс ярьж байгаагүй мэн нэг өнөөдөр яг өмнө танаа юун дээр бол ярьчлаа. Яг ингээ асуухаар би яг бүх юмд яг өөртөө хамгийн бест гэснийг л хариулах хүсдэг байхгүй юу? Хамгийн бест. Мэдээж хүн ингэ сонголт өгдөө штэ. Хоол ч гэсэн сонголттой тий. Өчнөө төрлийн хоол байна. Бүгдээрээ л хоол. Зөвлөгөөч гэсэн яг тийм. Тэгтээ хамгийн чухал нь л ер нь тийм. Тий. Яг санчлаа. Тэнгүүд одоо ингэ хүний амьдрал тэгэл янз бүрийн уурлах, бухимдах, стресс төвнүүд гардаг. Зөндөө гардаг. Ингээд шаналлах тий. Зовлон зүдгүрх бас тохиолдно. Тэрийг зарим зовлон зүдгүрийг мартаж чадахгүй юм бас байна. Тийм биз? Байна штэ. Одоо өхөл зовлон, өвчин зовлон тусгар хүн тэрнээс гарыгээд гарч чадахгүй тийм юмуд бас байна. Тэгээ уурлах одоо хүн ингээд зүгээр хахад хүнээс ингээд хүн ингээд гүтгэж юм гомдодог штэ хүнийг хүн бас гомддог те гомдно тэгэл бас уур хүрн шар хөдлөн гэл иймэрхүү сэтгэл зүйн байдал тиймэрхүү сэтгэл зүй хөдөлж байгаа бол хүн эрүүл байгаа шинж штэ ер нь бол одоо ингээд янз бүрийн зөвлөгөөнүүдээр 50 бай бурханлаг бай гэл тэгдэгтэй би тэр үгийг амар тэнэг гэж боддог. Яг хүнийг тэнэг бай гэдэгтэй адилхан санагдах байхгүй. Тэнэг байл гэдэг юм да. Тэгэхээр хүн ингээд уурлахгүй байна гэдэг чинь амар сэтгэл хөдлөл эмоц нь байхгүй болж байгаа, мэдрэл мот болж байгааг шинжиж боддог. Тэгэхээр хүн уурлж байгаа хүнийг нэг амар шүүмжлэх шаардлагагүй. Харин уур хүрсэдээ уураа зөв юм зарцуулах хэрэгтэй байхгүй. Тэр энерги чинь бас нэг энерги гарч ид хүнээс эд эсэнгээ ялгараад ингэж чинь тэрийг би бол уурлахаар амар сайн чадвартай болчихдог. Эсвэл мөрөг бол супер болоод тий амар шин санаа орол. Тэгээ тэр шин санаа баг юу ч өөрчлөсөн том онолж хийж болдог байхгүй. Тэгэхээр би
тэр нь надад гой санагддаг. Тий. Тэгэхээр уурдлангууд баг баярлах хэрэгтэй гэж бодгоо тэр чинь эргээд аюу гоё зөв зүйл рүү ингээд хандчихдаг. Одоо эргэжчих штэ. Ерөнхийдөө тийм бид гэхдээ амар хэцүү юм зөндөл тохиолдог. Надад одоо эргэж бодоход ямар хэцүү гэж хэлэхгүй байх чинь ингээд тэрийг ингээд хүн харах өнцгөө л өөрчилж чинь гэсэн үг байхгүй. Би зүгээр л харах өнцгөө өөрчилж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс тийм байснаар хүн залуу байна. Тийм өгшөрдөггүй, илүү гоё байна. Яна би ингэчлээ штэ нөгөө Белла нөгөө танаас зүгх бол хамгаалтай. Магадгүй тэр сэтгэл зүгээр өөрчилж болохоор юм шиг. Тэр шиг хийж гэж байхгүй л гэсэн үг байхгүй. Зэ. Беллаг бол одоо бид нэр мэдж байгаа сүүлийн 10 жил мэдж байгаа мейкап артист шүү дээ. Гэтэ ингээ яриадсэн чинь өөр бусад одоо айгүй олон чадваруудтай юм шиг байна. Тэрнээсээ хуваалцвал өөр юу сайн юм бэ лээ? Маш олон чадвартай. Ер нь бол гараараа хийж болох бүх юмыг сайн хоол мол хийн. Одоо юу оюун шидэн зурна тэгэл одоо эвлүүлж харах ингээл маа нөхөр намайг муу цас орцсон. Би ингээл эрэгтэй хүний ажлыг хийх гэл чи нөө нэг цонхоор сийгэдсэн байхгүй юу? Тэгэл сийгээл ингээл силиконаа гэж тэгж байгаа байхгүй. Намайг наачих гинэ. Би тэр хүү би яхаар наад чи мейкап артист чи гоё наач тэгээд тэр шиг ингээ бүр юм тийм болцсон. Тэгээд юу бол юу? Тэгвэл би юу ч хийсэн яг нөө мейкап хийдэг шигэ болчдсон юм байлээ ш. Түнжээ ингээ тэнгуү тэгэл хоол ихтэй хүртэл гоё хийх гэл үзэгсэлэнтэй өнгийн хүртэл гоё харах. Одоо ингээл талх шар штэ. Тэнгүүд би шарахтаа ингээд талхны нөгөө хоол идэх чинь амар хүний сэтгэлийн кайф байхгүй юу? Нөгөө затгаж идэхгүй, амьдрах гэж идэхгүй одоо бол зүгээр ин кайф авч эдээсээ сэргэж штэ. Хүний нөгөө 5 метрхүү мэдрэх одоо ингээ харах, сонсох, амтлах, хүрэх хайрлах энэ 5 мэдрэмжийн дээд их хүн мэдэрснээр л хүн залуу хүн байна. Аз жаргалтай амьдрал. Хүн хитэн ч насч болно штэ. Би ч гэсэн ингээл маргааш өгчөж болж штэ. Хитэн ч настай хүн мэдгүй штэ. Тэгэхээр олцсон энэ амьдралаа амар кайфтайгаар өнгөрүүлмээр байгаа байхгүй. Тэгэхээр хийж байгаа юм болгон дээрээ тэгэхээр хүн амар гоё байж чадах байх гэж бодож байна. Тэгэхээр би ингээд хоол хийж байгаа хүмүүсийг бас ресторан ч юм уу одоо таньдаг хүмүүс ч юм миний иргэн тарны хүмүүс хоол ихээр би амар шүүмжилдэг байхгүй. Би ерөөхдөө ингээд шүүмжлэн гэх юм уу яг шүүмжлэх гэж шүүмжилдэг юм аа. Зүгээр ингээд бодож байгаа юм аа шууд хэлээ ячдаг тийм төрөл юм байхгүй. Тэр нь зарим хүмүүсийн дургуг амар хүргэдэг. Тэгэхээр би ингээд мэдэрснээ л ингээд шууд заримдаа би амаа жоохон хумжимар байх ёстой юм байна гэж заримдаа боддог. Бэйс энийг хэсэг одоо бол би буцаагаал үгүй би хэлээл явчих. Тэр нь дээр юм байна. Тэр чинь өөрөөр байх гэсэн үг. Өөрөөр байна гэдэг чинь энэ хорвоо дээр хүний хийхээс хамгийн хэцүү зүйл шүү дээ. Ер нь тийм байхгүй. Тий. Хүн өөрөөр байснаар л хүн амжилтанд хүрдэг. Тэгэхээр өөрөөр байх гэхээр хүмүүс нэг чаддгүй те. Ингээд хүнээ санаа зовоол тэр хүн намайг тийг бодож энэ хүн намайг ингэж ч юм уу энэ ч тийм юм. Мэдээж нийгмийн дунд амьдарч байгаа чи би бинт хамааралтай учраас зарим зүйл төр барих шаардлагатай боловч өөрөөр байр гэдэг нь дураараа дургаж хэрэгтэй хийх гэсэн үг биш те. Тийм. Тэгэхээр тэнгууд ингээ хоол хийнгүүд нөгөө эхлээд харагдах байдал амт чухал ч гэсэндээ хүн ингээ аппетит хөдлөнө гэж бодож гоё үзэсгэлэнтэй байх. Тэнгууд талх шарах хамгийн энгийнээр ярихад амар гоё шаргал өнгөтэй криспи шарах хэрэгтэй байхгүй. Гэтэл ийм бор мор тий жоохон царай муутай гэдэг ингээ тийм балансыг тааруулж хийх гэсэн үг шүү дээ. Тийм бол би идэхгүй. Би бүр идэгчгүй шаал дургу үрчлээ идэхгүй. Тэгсээс идэг байсан дээр гэж боддог. Тэр хоол хийж байгаа хүн болгон тэрэн дээр анхаарах юм бол амьдрал амар гоё үзэсгэлэнтэй болно гэж боддог. Тэгэл тэрийг бас би хүмүүст бас хэлмээр л байна. Бас ингээ олон хүмүүст даач амжихгүй байна. Одоо хийж байгаа бүх юм яах нь хайшиж чинь тий. Үнэндээ л ингээл яриад сүулдэ ингээл аюух лайв мав хийгээл хүмүүс янз бүрийн асуугаал тэгэл над руу явах мессенжер ихээр би бас болж өгөл чаддаг юм а хүмүүст хэлээд ингээд явах сонирхолтойгаа. За тэгээ өөр юу чаддаг вэ? Би хүн одоо амар сайн мэдэрч чаддаг. Мэдэрч чадна. Одоо тэр хүний харцыг хараад л ерөөд амар ажил хийсээрэн байгаад хүнийг таньдаг болчдөг. Тань гэдэг маань одоо тэр хүн муу хүн байна, сайн хүн гэдэг танилт биш шүү. Зөв энэ хүн ийм хүн юм байна. Тэгээд тэнд тааруулж ирсэн. Хүнийг одоо шинжлэх судлаа сэтгэл санааны байдал одоо юу гэдэг тэрийг ингээд бэлгийнүүд нэгтгэх шиг дэндүү ингээд харааддаг. Амар ингээд харж мэдэрдэг. Тэгээд тэр нь надаас гой санагддаг. Тий бас юм сэтгэл зүй, философи амар сонирхдаг. Бас айгуу дуртай. Ер нь багасаа л тиймсэн. Багасаа л философилог тийм сонирхдаг байсан. Тэгээд тэр ганы хүмүүст ярьдаг болохоор зарим хүмүүс мэдэхгүй те. Тэгээд яг дотн ойр байдаг хүмүүс ер нь мэднэ. Айгуу мэдрэмжтэй гэдэг тий. Ер нь тийм авьяас байна. За өөр ямар авьяас гэхээр авьяас гэдэг чинь ер нь уг хүний одоо мэдрэмж гэсэн үг шүү дээ. Аливаа зүйлд хандах мэдрэмж нь сайн бахаар тэрийг хөгжүүлэхээр ямар ч салбарыг өмнө бол хийж чадна гэж бодож байна. Тий. Тэгэхээр энэ бол авьяас мэдрэмж гэдэг бол байглаас заяасан байдаг.
Хизээч тэрийг байхгүй хахад шинээр бий болгоно гэж бол байхгүй мэн гэдгээс ойлгосон. Ер нь дээр үед бол би болох байх гэж хөдөлмөрлөөд болъё. Гэтэ хөдөлмөрөө зөв зөв зарцуулаарай. Чадахгүй юм да хэрэггүй мэлээ. Хамаг цагаа зарцуулсан нөө. Хамаг цагаа зарцуулаад хэрэггүй. Одоо би л тэгж боддог ш. За өглөөнөөс эхлээл за өөрийнхөө нүрийг гоё арчлал будчаал гараад тест өдөржингөө хүний нүур боддог байхтай эсвэл лайв хийгээл те ингээл гоё хичээлүүд хийдэг байх гэж ер нь бол хүмүүс боддог. Гэхдээ тий юу хийдэг вэ? Тэр бас айгүй сонирхолтой. Би л бас 2 хүүхэдтэй те. Тий. Би ер нь бол маргааш юу хийхлээр урд өдөр нь бодно штэ. Яг унтахын тэгэхгүй бол нэг л унтаж чаддаг байхгүй. Би маргааш тийм ажилтаа гэд бодно. Тэгэл яг тэр ажилтаа тааруулаад өглөөний мүүд нь дандаа өөрөдөг. Тэгээд нэг сул тал нь жоохон унтамхай. Гэхдээ тэр унтамхай байх чинь бас эрүүл байгалийн шинжгэн л дээ. Би өмнө нь тэгж бод. Би нойрыг л нойргүй олчих юмсан гэж хүсдэг байлаа шүү дээ. Нойргүй бол ямар сайхан бэ гэл те. Ямар их ажил амжуулах вэ гэлөө. Амжуулах вэ гэдэг юм уу. Тэгээд дандаа шөнийн цагаар ажиллаад идэв. Тэгэхээр нөгөө өглөө босч чадахгүй байхгүй. Хөвчлэн шөнө 2 3 гэж унтдаг. Ер нь багасаа л тийм биз дээ. Бүр ингэ насаараа бараг тийм байх дөө. Тэгэл өглөө унтаал. Тэгэл ерөөхдөө жоохон тулгаж амар ингээд тэр өдрийнхөө ажлыг гоё болгохын тулд би сэтгэл зүгээр л гоё явах хүсдэг. Өглөө. Тэгэхээр сэтгэл зүй ямар үед гоё дэгэр амар 50 одоо яараагүй дээ. Яараагүй. Тэр яараагүй байхаар би амар шууд ачаартай болчдөг. Цаг нь тулдаг штэ. Маргааш 9 цагаас тийм бол би ингээл тулаал те ингээл ер нь дандаа л тийм байдаг л та. Тэгтээ ажилгүй байхаар надад амар өглөөний ажил цаг байхгүй бол би амар ачаартай. Тэгэл унтаж унчаад босоо шууд эхлээл усууд штэ. Усаа ингээл нөө тэгжиж нөгөө өтгөнөө гаргана гэж боддог. Тэгэл яг ингээл зогсож байгаа л их усаа уугаал. Тэгэл нөгөө 2 хүүхдээ ягаал те очиж харна штт. Юу хийж ийн гэл манай хоёр жир амар иртэж хөрүүлээс ирчт юм уу? Ер нь бол ингээд өглөө ажилгүй нэхэд сэрцэн маа нөхрөөс ирт басна. Тэгээд нөхрийнхөө уух юм эхлээд өгдгийг. Усаа уучаад эмээ нөгөд одоо нөгөө нэг даралт маралт юм гэл биш үү? Тийм тэгэл эмээ нөгчөөл тэгэл уцаа харна. Тэгэл 0 ороод уцаа хараад тэгэл өглөөний цай мэхийг бол. Гэхдээ одоо бол хүнээр тусламж авч цай мэгаа хийж байгаа амжихгүй байгаа. Надад дэндүү хийхийг хүсэж байгаа ажил байгаа болохоор өөрөө дандаа насаараа 10 жил одоо хоол хийсэн ба сүлээд хоол хийх хүн дээр тусламж авч байгаа. Зарим үед нь. Тэгэл хоол ирсэн бол хоол идэл тэгээ өөрөө бас турыг гэж удаад. Тэгээд жоохон эрүүл бай гэж удаад. Гэр бүлийнхаа эрүүл хоолтыг яа гэж дунгууд тэр чинь амар цаг урд юм байна. Одоо ингээд гэр бүлээрээ эрүүл зөв хоол идэх гэдэг ингээд судлаа шившээд үзсэн чи юу вэ? Өмнө яаж амжирчсэн гэж бодохоор өглөө зорио 6 цаг хүртэл цаг юм бэл. Тэр чинь би одоо ажлаа хаагур нэх юм болчихж байгаа. Тэгэл талын нөөр хүнээр хийлгээл. Талын ингээл нөхөр маань хийгээл ингээл цогцоолаад тэгэл явж байгаа. Тэгэл ерөөдөө ингээл уцаараа ингээл ажил ихтэй. Тэгэл нүүр гараа угаагаад тос масаа түрхэл. Тэгэл миний нүүр өглөөний нүүр арчилгаан дээр одоо хамгийн чухал нэг юм байдیں۔ Би юусаа хизээч орхигдуулдаггүй. Тэр болохоор юм цацдаг юм юу гэдэг вэ? Лошн гэд цацдаг лошн ахгүй бас хүмүүс нэг мэдгүй хаа. Тэгээ цагаан өнгөтэй. Тэр мистнес ялгаатай. Тийм мист биш. Бүр тоосч биш юу ч тэр зэ. Ямар ч учиртай бүү мэддэг ш. Тэгээ тэр ихтэй амар гоё. Тэр ингээд нэг цагаан сүн өнгөтэй. Тэгээ цацгаар ингээд жоохон ус шиг сүүр шиг юм ба. Тэгээ тэрийг ингээд нүүрэнд төрөхөөр гялцаал идэг. Амар гоё. Тэгэл нарны цас хамгийн түрүүнд дараа төрхөл. Тэгэл гэртээ байсан ч нарны цас төрхөн гарсан. Гэрээс гараагүйсэн ч төрөх юм. Би утас харж байгаа шүү дээ. Утас харж ийн айгүй утсан дээр цаг өнгөрөөж ийн. Тэгээд нөгөө гэрлэн дээр ингээд мейкап би өдөртөө л дандаа видео хийж байгаа. Тэгээд нөгөө нэг тасалгааны гэрэл юм уу гэл тэрнээс хамгаалах юм бас санагдаж байна шүү дээ. Тэгээд нарны цасаа төрхөөгүй тэр нөгөө сүүр шиг цагаан юм төрхөөгүй байгаа үедээ нөгөө нэг яарчдаг. Бараг ажиллаа хийхгүй орхитуулах ч юм уу нөгөө арьс муухай болчлоо гэд амар санаа зовдөг. Арьс муухай болчлоо одоо яана гэл тэгэхээр ажил хиймэргүй санагдаад ч юм уу. Тэгэхээр өглөөний цаг амар жоохон тухтай их байгаад юм бол нүүрний харьс арчвал өдөр өдөртөө юу бол юу хийсэн ч болдог байхгүй. Ажлуудыг амар хурдан амжуулаад тэгэл дандаа хуваарлал нөгөө хүмүүстэй чи өнөөдөр энэ нэг хүмүүсөөгөө залгаал энийг тэрийг гэл ажиллаа ингээл гүйцэтгэлтэй байхыг амар хичээдэг болсон. Сүүлийн үед энэ бас миний шин сурсан зүйл байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг ажлыг дандаа өөрөө хийх гэдэг байх биш юм лээ. Тэгэхээр нөгөө бүтээмж нь баг. Миний одоо авиас чадвар мэдрэмж амар өндөр гэж би үздэг өөрийгөө. Тэгэхээр би
өөртөө цаг гаргавал би илүү их юм бүтээн байгуулалт хийж чадах юм гэж боддог байхгүй. Тэгэхээр өмнө нь болохоор зэрэг энэ гэдэг байсан бол одоо би бүтээн байгуулалт руугаа өөрийгөө зориулъя гэж бодож байгаа. Миний үлдсэн амьдралаа. Тэгэхээр би байнгын хийдэг ажил чинь өхөн хөлтлийг тусахгүй штэ. Нөгөө хоол молоо дээдээ цэвэрлэгээ мөрлөө чинь нөгөө нэр хүндгүй ажил гэж ярьдаг те. Угаасаа өчтөр яагаад цэвэрлсэн юм чи. Нөгөө өгдөө штэ. Өчтөр тоосоо сорволцсон юм чи өөдөө сорволоод яхаа гэсэн чи маа нөхөр чи өчтөр хоол идэг загнаад намайг ер нь бол намайг ийм болоход нөхөр амир нүл хажуунаас шүрүүтэй. Ингээл пуш игээл өнөөдөр чи заавал тэрийг хийн шүү гэл дарамттай. Хажуугаар нэг тийм хүн байдаггүй амир нямбаа хүн баггүй юу. Тэгэл ингээл янгууд одоо болохгүйд би зохицуулъя гэл. За би ерөөсө бүтээн байгуулалт хийхэд бол би хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй байна гэл нөгөө хүмүүсээ за чи энийг гэл оройн яриад ингээл зохицуулаад гол нь хяналтаа сайн хэвээр. Тэгвэл ажлын бүтээн бас мөн шүү дээ. Тэгэл явж ин да. За. Би л тааш чи одоо танилцаад одоо 7 жил болж байна. Бараг тийм манай бага хүүхдүүд нэг цэцэрлэг сурдаг гэсэн. Тэгээд тэрнээс хойш одоо миний мэдхийн Беллагийн түрүүн хэлжсэн шүү дээ ярилцлагын хамгийн ихэнд Монголын мейкапын одоо хамгийн шилдэг болох юмсан гэдэг. Би бол хувьдаа дүгнэхтэй одоо хамгийн шилдэг мейкап артист миний хажууд сууж ийн гэж би бол одоо маш олон хүмүүс бас тэгж бас бодож олон уран бүтээл шүү дээ тий гоё нүүр хувиргалтуудыг хараад тэгж боддог байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр би тэгж одоо болохоор би тэгж боддгүй. Тэрийг бодохор түрээ инээ түрээ анх бол тийм байсан. Одоо бол би тийм биш. Шилдэг гэхээсээ илүү би зүгээр чин үнэнчээр одоо өөрийнхөө чадлаараа л хүмүүс аль болохоор олон хүнд инспайр үгүй гэдэг өөрөө бас амар аз жаргалтайгаар хийж байгаа байхгүй юу. Тийм. Өрсөлдөх биш те. Хүнтэй өрсөлдөх ч амар тэнэг байхгүй юу. Өөртөө л өрсөлдөх хэрэгтэй. Яг бол өөрөөс нь илүү өрсөлдөх гэж байхгүй хамгийн том. Яг бол өөрөөрөө ялтан л ихэд амар хэцүүдэг. Хүн амар тийм байглаасаа заяасан эрх мэдлийн төлөө, мөнгөний төлөө шунал одоо уур хилэн юм сүрэг одоо юмуд байдаг. Тэрийг дарна гэдэг бол асар хэцүү гэж боддог. Тийм болохоор энэ бол маш том ажил. 10 жилийн хугацаанд түрүүн бит хоёр баг ботход одоо үзэл бодлын хувьд ч тэр хийж байгаа юмны хувьд ч тэр 3 4 шат агцсан байлээ шүү дээ. Одоо дараагийн том шат юу вэ? Юу руу ахиж, юу руу тэмүүлж байна? Одоо би болохоор ерөөхдөө дэлхийд алдартай артист болъё гэж бодож байна. Тэхийн тулд гадны хүмүүсийг их бодох хэрэгтэй юу? Үгүй юу? Одоо гадны хин нэг алдартай. Үгүй. Одоо тэхийн тулд би зөвхөн өөрт байгаа нөөцийг ашиглаад одоо миний мэдрэмжээр өөрийнхөө одоо надаас гарч байгаа тэр одоо авьяас чадвар мэдрэмжийг л гаргах гэсэн үг байхгүй юу? Хин нэгний дуурайх биш. Миний одоо мэдрэмж яг өнөөдрийн турш надаас ямар бүтээлч ажиллах вэ? Тэр бүтээлч ажил дотор одоо бас амар том сэдв байхгүй юу? Яг яагаад хийж байгаа алдартай болох гэж хийхгүй шүү дээ. Зүгээр л тэрүүгээр дамжуулаад олон хүмүүсийн одоо амьдрал үзэл бодол бүх юм нөлөөлдөг байхгүй юу? Тэр бүтээлч ажил гэдэг чинь одоо бүтээл одоо зураг, уран зураг гэдэг шиг хүн дээр одоо зураг зурна л гэсэн. Тэр зургийг би илэрхийлнэ. Тэгээ нөгөө нэг Кирилланы нөгөө Германы дэлхийн брэнд Кирилланы альбасны артист болсон шүү дээ. Монголоо төлөөлж байгаа. Тэгээ Монголоо төлөөлөд дэлхийд одоо дэлхийн бүх мэргэжлийн артистууд намайг үзэж чинь. Одоо энэ Белла гэдэг артист Монголын артистаас Кирилланы мэргэжлийн бодгаар юу гарах нь хүлээж байгаа. Угаасаа. Тэрийг би нэр төртөөр авч явъя гэж бодож байна. Тийм. Одоо сая ингээд олон улсад гарна гэхээр чинь олон улсын хүн болгоны царай өөр шүү дээ. Тэр үетэл Монгол дотор аймаг дотор өөр идэг шүү дээ. Тэгэхээр чи одоо манайхны нэг юм ерөнхий төрхийг ярьдаг шүү дээ. Жохон юм шанаатай тэгээд юм бүлцэн дүүнүүдтэй гэдэг шиг. Одоо ер нь Монгол хүний ерөнхий төрхөд түрүүн хоёлаа ярьсан Оросд сурсан мейкап гэл энэ тэнцсэн тий. Тэр ер нь хэр тохирдгийг эсвэл одоо нөгөө хүн болгоны нүд гэд ингээд тус дээр нь авч үзэх хэрэгтэй юм уу? Шаал өөр. Ер нь бол Монгол хүн ч өөр ихгүй бусад орноос өөр. Тэгэхээр Орос охтууд хөөрхөн гээд Оросын мейкапыг Монгол хүн дээр хийх албагүй байхгүй. Монгол хүн чинь өөрийн гэсэн гоо сайхан үзэсгэлэнтэй тий. Тэгэхээр миний спешиал зүйл бол би Монгол хүн дээр л айгүй гой төгс хөөрхөн болгож чаддаг. Тэрийг бол би төгс гэж би дүгнэн өөрийгөө. Тэгээд би тэрүүгээрээ л би нэрд гарна. Би чадахгүй юм руу биш юм руу орохгүй. Би чаддаг угаас хийдэг юм аа. Бусад хүмүүс заана. Тэр өнөөдөр ингээд гадны орнуудаас надаас санал ирж байгаа байхгүй. Яаж ийм Аз царайг ийм болгоод Европ шиг юм уу тий одоо болгоод идэх юм бэ? Энийгээ заагаад өгөөч гэд багш нараас санал ирдэ штэ. Тэгэхээр тэр чинь л миний спешиал одоо тусгай чадвар байхгүй юу? Тэр тусгай чадварыг би хүмүүст таниулж зааж ингэж явна. Үсэж би тэр артистын тэр Орос тэр Америк гэж дуурайхгүй байхгүй юу? Өөрийнхөө чаддаг. Миний ганц сурсан юм тэр
Миний өнөөдрийн чаддаг юм бол Аз царайг одоо Азийн эмэгтэй хүний одоо Аз царайг тэр хүнд янз бүрийн дүр тохирно те. Одоо танд ч гэсэн одоо олон төрлийн дүр хийж болж шүү. Би нэг одоо 10 мейкап бол 10-аа өөр болно та. Тийм биз? Гэхдээ тэр 10-ын аль нэг нь илүү гоё харагдана да. Хизээч яг ижлэхэн төвшин гэж байдаггүй шүү дээ. Бүх юм нэг нь арай илүү гэхгүй. Тэгээд яг тэр хамгийн бест хувилбарыг би хийн. Одоо хийж чадна. Тэр чинь миний спешиал одоо тусгай Беллагийн тусгай жор гэж хэлж болно. Тийм спешиал Asian маань нөхрөөс нэр зохиож гэсэн юм надаа. Specializing in Asian face. Тэгээд тэрийг ягаад тэрийг хүмүүс танилцуулна. Тэрийг танилцуулж одоо Монголынхаа нэрийг бус хүмүүс танилцуулж Монголын артист гэдэг. Тэрийг хичээлүүдээ бас заана. Тийм. Тэгээд түрүүний асуусан. Ер нь бол Европ хүмүүсээс зөндөө ажиллаж байсан. Оросд тогтоо Орос модель дээр ажиллаж байсан. Орос хүмүүс асар нэмгэн байдаг. Одоо ингэж чимхээр миний бүдүүн байгааз энэ нь ингэж нэмгэн. Гар шиг ийм нэмгэн арьс гар чимэгдэн штэ. Оросод ч ингэж гар чимэгч юм шиг. Тэгэхээр энэ бол амар зөөлөн. Тэгээд асар их консилер хэрэглэдэг. Нүдний дор хөрөлтөнд дэндүүх. Монголчууд болохоор зузаан арьстай болохоор бас шагаал өөр гэдэг. Тэгэхээр яг л надаас гарсан тусгай жорол мейкапын төсөж яг тэр багшийн дүр хийгээд тийм гоё болохгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ дээр ингээд жор найруулга гэж гэсэн байхгүй. Тэгэхээр монгол хүн бол бас хөөрхөн гоё яадаг. Зөндөө олон хүн бодож ирсэн шүү дээ. Энийг одоо энэ хүнийг будахад л амархан байдаг шүү. Айгу амархан гоё болчдөг. Иймэрхүү дүр төрхтэй хүнийг будахад илүү амархан байдаг гэсэн тийм юу байдгүй. Засвар багтай байдаг ч юм уу. Эсвэл дүр хувиргалт илүү сайн авдаг тийм царины одоо зөв дүр төрх гэл нэг хэсэг айгу ярьдаг гэсэн шүү дээ. Яг хөө тэгэл ер нь бол онлайн төвшөнд үзэх юм бол өндөг шиг царайтай хүмүүс амархан байдаг. Гоё ялдаг гэж ярьдаг. 100 яг өндөг. Одоо миний толгой. Минийх 100 гэж хэлээ багшийн хэлснээр. Тэгэхээр нэг ийм аваал гэж хэлдэг байхгүй тэр хэлбэр. Яг тийм хэлбэртэй юм бил мэдээж амархан. Бус нь одоо дөрвөлжин буургийн жоохон илүү ингэ том жоохон хэтрүүлэгтэй ч юм дээ. Тийм байвал жоохон 100 болох гэж л боддоо шүү дээ. Бидний одоо мейкап гэдэг чинь бүгднийг л ямар ч толгойтэйсэн 100 болгоно шүү дээ. Гэрс өдөртэй 100 болгоно. Нүд нь ингээл чартгаар мартгаар том жижиг ямар ч байсан тэрийг тэнцүү хэмжээнд авчна. Одоо ийм нэмэх тэмдэг. Нэмэх тэгш шим тувааж байгаа. Тэгш шим хуваадаг байхгүй нүдийг ингээд тухайн хүний нүд ямар ч байсан тэгш шим хувааж агаад тэгээд тэрийг тэнцүүлж бодно. Эн чинь оноол мэрэгжлийн мейкап артист. Тэгээд дандаа толгойг нь хуваагаал явдаг. Би бодож байхдаа бүгд хөмсгийн ч хуваа бүх юм нь хуваалт хийж ингэж бодож боддог байхгүй. Түнш зүгээр л ингэж бодохгүй шүү дээ. Тий. Хамар мамар төвцийг нь хаана энэ баланс нь яаж ийн энэ яаж ин гэл бодоол л өнгийг бодно гэл зөндөл юм бодно л доо. Тэгээд хэцүү амархан гэвэл ер нь бүгдээрээ л надад амархан санагдав. Одоо надад нэг хэцүү санагддаг юм нэг ширвч аахгүй. Юу хэцүү вэ гэвэл хамгийн хэцүүг нь хэлвэл хамар ингээд энэ ингээ унжуу байдаг штэ. Ийм унжуу байл тэгэл надад засвар ахгүй ч засархад хэцүү юу. Хичнээн нүд төмсөн гоё болсон ч тэр хамар л багаалаад байдаг. Тэрийг мейкап ч юм бол өнгөөр засдаг ажил штэ. Special effect биш штэ. Миний ч нөө beauty makeup байхгүй. Тийм тэгэхээр тэр бол хамгийн хэцүү. Тэгэхээр тийм хамрыг бол би бодох ер нь пластик руу явах. Пластик явсан дээр дээ л гэж бодно да. За одоо тэрийн яриг сонсоод гэрээсээ гарахгаа яг бодож байгаа хүнд за нэг тэрийгээл хийчихвэл одоо ер нь ингэдэг шин ингээд нэг мэрэгжлийн өвчин байдаг шүү дээ. Тий охтууд минь дээ эсвэл минь дээ тий нэг ганц тэрийгээл тэгчихээл да гэж битгий наадхаа ингэж орхих гэдэг тий орхих ч юм уу илүүдүүл эсвэл тод байлгач гэдэг юм уу тий одоо яадаг юм. Уруул. Одоо ингээ уруулаа будаагүй юм хитэ хүн амар онцгой харагддаг. Ерөөс болохгүй. Яаж ч уруулаа бодох хэрэгтэй. Өнгө нь хамаагүй шүү дээ, тий. Тэгээ уруулны эргэн тайрны хүрээ ийм бохор. Тэгээ уруул нь хатцсан. Дандаа л хатцсан явж байгаа. Тэгэл дандаа л будаггүй. Уруулаа гоё бодох хэрэгтэй. Тэр дундаа тод өнгө гоё. Ер нь бол би тэгтээ амар бүтгэр боддог шүү дээ. Тэгэл тэгтээ хүмүүс өдөр алган начиг ингээл ийм тод цомоос нагаал контент хэлбэж чадахгүй шүү дээ. Тийм учраас тийм хүмүүс зөвлөгөө өгч байгаа байхгүй. Тэгэхээр уруулаагаа тод будаараа авч зөвлөмөр ээ. Уруулаа будна. Мэдээж яг бусд нь бол ойлгомжтой куршин тайл ингээл явна. Гэхдээ хамгийн ганцхан чухал гэвэл уруул. Уруул тод бол нүд будаг гэдэг тийм дүрэн байна уу? Би л одоо тэгж ойлгосон ш. Нүд тод бол уруулын өнгө бүдэг байна. Тийм. Болно. Гэхдээ тэр чинь бас хэмжээнээс хамаар явчихдаг байхгүй юу? Тэр нөө баланс гэж юм шүү дээ. Нүүрэн дээр байгаа нүрийг ганцхан нүд уруулаар нөхөө харахгүй шүү дээ. Нийт толгойтой харьцуулж харахгүй юу? Тэгэхээр толгойтойгоо харьцуулахад нүд нь
нүүрэндээ жижигчүү томжуу гэдгээс хамаарна. Би контраст үүсгэж болохгүй байхгүй. Контраст гэдэг чинь шууд огцом ингээл те. Хоёр хүн. Тэгэхээр хүн тэрийг харж чадахгүй. Хүн угаасаа байглаасаа юмыг ингээл нэг юм уу хоёр юмыг л хардаг ш нүрнээс. Юм олон юм харахгүй ш. Хүн өөрийгөө талент хараад би энэ чи үрчлээс энэ ч мөнгө ингээл хардаг. Гэтэл хүн чамайг хизээч тэр чинь харахгүй байхгүй. Юунд тадан тэрийг магадгүй уруулч ингээд сахалтаа сахлаж хараад өөр юу ч харахгүй. Нэг мөнгө бол мөнгөний нар нөхөөл нөхийн нарна тэгэл. тэрийг хаагаал нэг юмар тодруулна. Тэгэхээр чиний асуудаг бас зүг байхгүй. Нүдэн тодол уруул бүдэг гэл те. Тэгэл уруулны хэмжээ бас чухал. За бид хоёр ч одоо арьс арчилгаа гээл сүлдээ нүүр гээл за тэгээд хамгийн төгсгөлд нь бас биологийнхаа дараа хийх гэж байгаа маш гоё. Олон том шатуудын талаар ярьлаа. Контент бүтээлт, дэлхийд гарах. Гэт ер нь бол гүйцэтгэлийг бол олон сайхан шавнар гаргачихсан юм чиндээ тий. Тэд нэр бол бас хийгээ явж байгаа учраас илүү удирдах, манлайлах, зохион байгуулах шат руугаа гарч байгаа юм байна гэж бодлоо. Одоо удахгүй нэг том шоу хийж байгаа онлайнаар дижитал шоу мейкап арт бүтээлээ хийх гээд одоо ингээ 2 хоногийн дараа эхэллээ. Зураг авалтанд орно. За тэгээд би юм хийж байна. YouTube дээр одоо нэг хүнийг хувиргалтай бодолт жоохон хийж байна. Нүүр дээрээ. Тэгэхээр нүүрнийхээ тэрийг хийхэд бол наан бас бэлтгэл ажил хэрэгтэй. Нүүрний засвар бас хийн. Тэгжээд тэгэл ажилд орондоо. Ерөнхийдөө цаг одоо хэмнэх смарт аргуудыг айгуу сайн сурж байгаа учраас дэмий юм цаг үр хямр шаардлагагүй. Яг энэ цаг үе бидний амьдарч байгаа цаг үе бол тийм амар тийм тайван бас цаг үе биш тий. Айгуу хурдтай, маш их хурдтай нөгөө хитрхийх одоо гол бид нар сошиал бүх юмыг харж байгаа тий. Тэгэхээр тэрийг бол бид нар гүйцэхгүй. Тэгэхээр яг гол юмаа олж авал тэрний төлөө үзтгүүл айгуу гоё юм байна гэж боддог. Мейкап артист Белла одоо манай подкастад орох гэж байна гэдгсэн чинь сонсогчдоос тийм асуулт ирсэн байхгүй. Нэг юм нано утас гэд хэрэглээд исэн юм уу да тий Белла ингээд нүүрэн шингээд айгу гоё арьс үргдэг гэд тэрний талаар асууж өгөөч. Тэр үнэхээр арьс үргдэг юм уу эсвэл заавал нэг янз бүр өргөстэй авахгүй л утас мутас юм уу тэр ер нь хэр үйлчлэгээтэй байсан бэ гэж нэр асуулгасан байсан. Тэр бол ийм одоо ингээд сүүлийн гоо сайхны технологид коллаген түрхдэг коллаген аяг модонд орсон байхгүй юу? Чиний бараг 1 жил гарan 2 жилийн өмнөөс эхлээл. Тэгэл би ингээл зөндөө олон гоо сайхны бүтээгдэхүүн авч туршиж үздэг байхгүй юу? Нөгөө илүү гоё юм юу байна гэл те. Тэнгүүд тэн дотор айгүй олон брендийн тийм коллаген байсан. Одоо бас солонгос шинээр гараалаа юм лээ. Түрхээл ингээд татдаг. Ингээд татна. Тэр бол ингээд тэр чигээр ингээд татцсан юм шиг болохгүй штэ. Мэдээж хэрэг одоо мис заслыг арьсан дотор хийж байгаа гүцэхгүй л те. Тэгтээ зүгээр тосыг бодвол бас сайн. Би бас түрх дуртай тэгээ. Надаа ингээ ялангуяа зураг авалтанд орох хэрэг хүн чинь ингээ босоогоор явж нүүр ингээ унжаад идэх штэ. Тэгээ нүүрээ ингээ чангалахгүй л тэгэхээр ингээ одоо гадны мэдээлэл чи ингээ мескочоор наагаад байгаа штэ. Зураг авалтан дээр дандаа тий зураг авалтан дээр доороос ингээ наах скол үсээ татаж ингээ жууж байгаа ингээ тий ингээр ингээ хөрхөн болчтой. Тэгэл хүн унжиж л амжаа. Тэгэл эндээс нь ингээ наад ш тартаасаа зөндөө тэгж хийдэг. Би ч гэсэн зарим зурган дээр тэгж хүмүүс төр хийдэг. Тэгэхээр ингээ 90 хүртэл гоё шингэж юм шиг тий. Эндээс нь ингээ татаж матаал ингэдэг. Тэгэхээр зурган дээр илүү фотошоп ажиллагаанд багасна. Тэгэл гих мэтлэн байна. Би бол түрхдэг коллагеныг хаяа түрхдэг. 35 одоо хүрч байгаа юм чинь 35-аас ерөөдөө өдөөд одоо ингээд нөгөө өргөстэй утасч одоо мэдгүй аль утсан чинь тий дотор нь хийдэг утас хийж зүгээр гэж бодож байна. Тэгээ би хийлгэж бодож байгаа. Тэгвэл би илүү удаан залууга байхгүй. Заавал одоо унцсны дараа биш байхгүй юу. Тэгэхээр чинь илүү их ажиллагаатай, илүү фейк болно шүү дээ. Тэгэхээр гой байгаа дээр л наан урьдчилсан сэрэл хийжүүл зүгээр юм болов гэж бодож байна шүү дээ. За төгсгөлийн асуулт одоо Беллагийн гой бүтээлүүд гэдэг чинь одоо бүтээл гэж яриад та тий хүний гой нүүр хувиралтад жишээ нь одоо дуучин болдын one shot ч юм уу тэгээд ингээд харахаар ерөнхийдөө нэг тийм төстэй нүүрнийх нь одоо хив маяг төстэй арьс төстэй харагдаад идэг. За зураг авалтуудыг л би харсан л да нөө боддоор хараагүй учраас тэгээд айгүй олон бас эмэгтэйчүүд маань асуусан юмсан ямар нэг эффект хэрэгэлдэгөө тий будалтынхаа дараа зураг авахдаа одоо бид нар чинь янз бүрийн гой эффектүүд байна шүү дээ Instagram дээр. Тэр ер нь арьс марсны мөнгө янз бүрийн нүд мүдийг жоох юм нөгөө өнгө энэ төр оруулах илүү гоё бэйбилэг болох энэ төр дээр ер нь эффект хэрэглэгддэг үү? За ер нь бол эффект хэрэглэнэ. Яа тэгвэл би ингээд өөрөө ингээд мейкап хийхдээ 2 цагийн турш тий. Ингээл
өчнөө юм давхарлаж байгаа шүү дээ. Энэ өнгө тэр өнгө гэл ингээл нүдээр харалтай гоё болж энд нь уусгал тэгэл ингээл амар гоё бодчиход хахад зураг авахар тэр нь харагдахгүй. Харагдахгүй байхгүй. Би ингээл тэрнээс олж маш их стресстэйж ингээл шаналдаг. Миний мөрөөдөл, миний бүр нууцхан мөрөөдөл гэдэм би бүр яаж тэр арсны эффектийг гаргаад байгаа тэр фотографч зураг авах юмсан. Би Монголд хүртэл зөндөө зурагчтай хамт миний бод гэдэгч гаргадаггүй л байхгүй юу. Тэгсэн чинь би судлаад үзсэн чинь мейкапын тэрийг яг байгаар нь гаргадаг тусгай зурагчд байдаг гэх нэдийг хийдэг хүмүүс байдаг гэж байгаа байхгүй юу. Зөвхөн тэрүүгээр дагнацсан. Гэтэл бид нар портрет зурагч бас дотор амар олон төрөл байгаа шүү дээ. Бүтэн биений юуны яна гэл тэр чинь гэрлээ яаж хүсээс хамрал басар том шинжлэх ухаан амар том арт байгаа байхгүй юу. Би өөрөө тэр хийж чадахгүй. Тэнгүүд би нүдэрээ би таланд харж байгаа л ингээл нөгөө бодог авахтай ямар гоё тэн үү гээл те саата мата гэл ингээл нөгөө саанч харагдахгүй зурган дээр. За тэгэл тэр нөгөө байгаагаа амхандаа дөхүүлж харагдуулах гал янзлаа шүү дээ. Тэрнээс ш онцгүйг сайжруулад байгаа юм бол биш шүү дээ тий. Миний бодол чи яг нүдээр харах юм бол асар олон юм хийгээд тэгэд тэр нь гарахгүй харамсалтай санагддаг. Тэгэл дээрээ судлаад ингээл тэгэл хичээжлээ. Тийм илүү гоё харагддаг бол биш. Харин ч амьдаар харагдаж байгаагаа бас хэд дахин буурч харагддаг. Тэгээ дөхүүлж байгаа царай нь тэр ихгүй юу? За өстой олон гой юмны талаар ярьлаа. Тэгээ цааш нь яриа л байвал ярихаар байна. Беллагийн маш олон одоо энэ нөгөө арьс арчилгааны талаар, мейкапын талаар ерөөсөө ямар ч үнэгүй тий. Зүгээр одоо хүн өөрөө үнэхээр хүсээ сонирх юм бол маш олон лайвд, лекцүүд угаасаа Беллагийн өөрийнх нь Facebook тэгээ Bella Queendom байдгийн байлээ. Тэгээ арай бас илүү бүр их гүнзгийрүүл сонирх юм бол онлайн курсууд нь бүр үнэхээр чанартай юм байлээ шүү. Тэгээд манайхан бас одоо энэ коронавигийн үеийн цаг хугацаагаа ашиглаад заавал хин нэгнээр очиж бодвол ихээс илүүтэй төрөний ярьсан те өөрийнхөө нүдэнд өөрийнхөө хамран тааруулаад гой бодох аргачлалуудыг бас сурах боломжтой шүү. Тэгээ өнөөдөр Беллад маш их баярлалаа. Дараагийнх нь том шатанд амжилт хүсье. Дараа нь дэлхийн тавцан дээр гарсныхан дараа хоёлаа дараагийн ярилцлагыг хий. За баярлалаа. Амжилт хүсье бүгдээр. Баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжигч модхон дэлгүүр. Зөвхөн зэгмэн үзүүлж байна.